За, сайн байцгаана уу? За, өнөөдөр тантай холбоогүй байгаа тэр хүн тань руу холбоо барих уу гэдэг сэдвээр мэргээ хий. Тэгээд эдгээр 3 картнаас сонголтоо өгөөрэй. Мэдээж сонголтуудаа нэг нэгээр нь харуулна. За, эхний картыг сонгосон таны бодож буй тэр хүн тантай холбоо барих уугүй юу гэдгийг харцгаая. За, ер нь бол тэр хүний сэтгэл санаа хоёртчихсан яваа байж магадгүй. Чимээ сургаггүй байгаа ч гэсэн өнгөрснийг бодоол таныг утга учиргүй зүгээр нэг тааралдаад өнгөрөх хүн гэж бодохгүй байгаах. Бас тантай ингээд холбоогүй яг энэ чигээрээ байгаа л ах уу гэж бодож ич магадгүй л юм. Гэхдээ нөгөө тал нь би дандаа ингээд ахынж хаашийн царай алдахгүй юмсан гэсэн янзтай байгаа байх. Тэгээд одоогоор бол удилсан яхаа мэдхээ байжчихсан цаашгаа яах вэ гэж айсан нэг тиймэрхүүл байдалтай байх шиг байна. За би ерөөсөө тэгснэн дээр бах гэд нэг юм ботсон ч гэсэн тэр нь бүтэн нэг идэхт эргэлзээд ингэсэн ч бүтэхгүй юм шиг тэгсэн ч дими юм шиг санагдаад эсвэл өөргөө яг яах гээд байгаагаа ойлгохгүй яваад байгаах. Яг нэг манан дунд төрч гисэн айтаа гэж хэлмээр юм уу та. Сэтгэл санаа нь доктортой байгаа гэхэд хэцүү юмнаас зай авсан зүгтсэн байдалтай байгаа ч болох юм. Гаднаас нь харахад бол юу ч болсон шинжгүй яваа байж магадгүй. Харин дотроо бол миний юу бодож байгаа, яаж байгааг хинч мэдэх ёсгүй гэсэн бодолтой байна. Танд бол баг намайг мартчихсан яваах гэж бодогдохоор. Гэхдээ чимээгүй мөртлөө таныг юу хийж гин, яаж ийж гин гэж ажиглаад байгаа юм шиг. Таныг за одоо юу хийж байгаа бол өдийд нэг тэгж байгаа бах та гэж бодоод байдаг байж магадгүй. Хүмүүс хажуугаас нь чи юу тэгтлээ их бодоод байгаа юм гэж асуух юм бол таны талаар бодож байгаа гэж юусоо хэлэхгүй. Өө би ингээд тэгээд шал өөр юм яриад явчихдаг ч юм уу. Хинт ч юу бодож гин, яаж ийж гин гэдгээ хэлж ярихгүй байгаах. Тантай доктортой харилцаатай байх юмсан гэж боддог ч гэсэн сэтгэл нь булиглаад энэ хүнгүй бол би байж чадшгүй гэж бодохгүй ах шиг байна. Арай нэг амьдралтай ч гэх юм уу? Бодит байдалтай эвлэрчихсэн яваа болов. Тантай дахиж харилцаа сэргээх юм бол маш болгоомжтой хандах хэрэгтэй гэж бодож иж бас болох юм. Нэг нь техник гэж яхад нөгөө нь ингэн гэж зөрөөл тим юм лав байж болохгүй гэж бодож байгаа. Өөр бас миний зүүн савын юу гэж хэлэх нь үү? Би түүнийгээ л дагна гэж иж магадгүй. Тэгээд ямар нэг үйлдэл хийх талаар бодохоос илүү хүлээх хэрэгтэй гэж бодож ах шиг байна. За тэр хүн яагаад тантай холбоогүй байгаа вэ гэхээр товчхондоо бол зүгээр л туйлдчихсан байна. Одоогоор арай л их дарамт мэдрээд сэтгэл санааг нь өмөлөх ямар нэг юм байгаа болохоор тэгээд байгаа. Тантай холбоо тасрах болсон шалтгаан нь тэр хүний эргэн тойронд байгаа болов уу гэж бодож байна. Та хоёрын харилцаанд нэг тийм харшилхаар зүйлч байж иж магадгүй. Тэр нөөрт нь дааж дийлэхэргүй хүн санагдчихийч болох юм. Тэгтлэх дарамт мэдрэн сэтгэл санаагаа өмүүлнэ гэж бодоочгүй байсан байх. Тэр хүн бүгдийг буцаад шинээр эхлүүлэх юмсан, тантай холбоо барих юмсан гэж бодож байгаа ч гэсэн санснаар нь болж өгөхгүй байна. Тантай дахиад хизээч холбоо барихгүй дэгээд замхраад алга болчихж байгаа хэрэг ерөөсөө биш. Зүгээр тэр хүнд дарамтнаас ангижрах хугацаа хэрэгтэй байгаа юм шиг байна. За гол асуулт тэр хүн тань руу холбоо барих уу гэвэл тийм гэж хариулахаар байна. Одоогийн нөхцөл байдал бүрэн өөрчлөгдөж иж тань руу холбоо барих байх. Тэгэхээр ойрын хугацаанд биш ч гэсэн аста нэлийн хугацаа өнгөрсний дараа тантай холбоо барих болов уу? Та тэр хүнийг нэг их хүлээгээгүй, ерөөсө бодоогүй байж итэл тантай холбогдож магадгүй. Гэхдээ та эргээд гарч ирэхэд нь үгүй энэ одоо юу вэ гэд дургуутсан адалсан өнгө астай байхгүй болов уу гэж бодож байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баярлаа. За хоёр дахь картыг сонгосон таны бодож байгаа тэр хүн тантай холбоо барих уугүй юу гэдгийг харцгаая.
За тэр хүний одоогийн байдлыг харах юм бол нэг их сайнгүй байгаа болов уу гэмээр юм. Харахгүй шүн, хар дарсан зүуд шиг өдрүүд үргэлжилж магадгүй юм шиг байна. Өөрхөн дотор байгаа тавгүй зүйлийг авч хаймаар байдаг. Хэцүү санагдсан юм болгоноос цугтаагаал би тэхгүй би тэгдэггүй гэд яваад байгаа байж магадгүй. Шийтгэхэд шийдэж чадахгүй асуудалд унжихсан ч байгаа юм шиг. Гэхдээ тэр нь боддгийхээсээ илүү өөрхөн толгой дотор байгаа асуудал болов уу гэж санагдлаа. Энэ хэцүү байдлаас гарах арга хайгаад эргээд хэвийн байдалд орох гээд хөлөө олох гээд яваал байна. Яг бүрэн гүйцэд хөлөө олоод хэвийн болох гэж удах бах. За тэгээд одоо ингээд бүх юм дууссан байх гээд итгэл найдварынх нь гал унтарчихсан байж магадгүй. Таныг одоо ч намайг авч хэлэлцэхгүй байхаа да гэж бодоод байгаа байж магадгүй. Эргэж нийлэн тань руу холбоо барина гэдэгтээ эргэлзэж гин. Ерөөсөө л дуусаагүй ямар ч боломж харагдахгүй байна гэж бодоод салахгүй байна да. Тэр хүнд гэрэл гээтэй харагдаж байгаа юм гэж юр алга бүх юмыг бараан талаас нь хараад гутраад ах шиг байна. Хуучнаа бодож харамсаал эргээд хуучнах шигэ байхгүй ах өө дөө гэдэл байгаа байж ч магадгүй. Болж өнгөрсөн болохгүй бүтэхгүй юу л байна. Тэр болгоныг эргэж дурсаал өнгөрснөөсөө холдож чадахгүй, мартаж чадахгүй байна. Тэгсэн мөртлөө өнгөрснийг дурсгаа болимоор байгаа байж ч магадгүй. Ягаад гэвэл бодоод эргэж дурсаад байх гэсэн гутрахаас өөр юу ч алга. Нэг тийм ойлгомжгүй ашлаад одоогоор бол яг юу мэдрээд байгаа нь ойлгоход төвхтэй л юм. За тэр хүн юунд чимээ сураг тасрав холбоогүй болов гэхээр нэг л их өөрөө зовоогоол шаналгаал яагаад яаж яваад ийм байдалд хүрчвдээ гэдэг ч юм уу. Эсвэл би яах гэж тэгвдээ гэж харамсаа тагчиг болчихсон байгаа байж магадгүй л юм. Уг нь нэг их тэгж шаналлах хэрэг байхгүй ч гэж магадгүй. Гэхдээ тэр хүний өөрийнх нь л мэдэх хэрэг бах л та. Гацаанд орчхоод яахаа юу хийх ёстойгоо мэдэхгүй байна. Уг нь тань руу холбоо барих талаар бодож иж болох ч гэсэндээ бодхоос цаашгүй байгаа бах. Тантай холбоогүй байгаа шалтгаан нь нэг тим юмнаас болоод хүмүүсээс болоод гэхээс илүү ганцхан тэр хүнтэй өөртөө нь холбоотой байх. Бас танд эвгүй байдалтай харагдмааргүй байгаа учраас танаас хол чимээгүүлсэн нь дээр бах гэд ганцаараа шаналаад яваад байгаа байж болох юм. Өөргөө тавгүй байдлаас авч гарахыг аягүй хичээж байгаа байж бас магадгүй. За тэгээд тэр хүн тантай холбоо барих уу гэдэг гол асуултанд хариулах юм бол ойрын хугацаанд бол үгүй гэж хэлэхээр байна. За одоо ч өнгөрсөн биздээ гэд эсвэл тань руу холбоо бариад юу ч дээрдэхгүй байх, өөрчлөгдөх юм байхгүй байх гэж бодоод ингээд бүгдийг дуусгахыг гэж магадгүй. Зарим нь тэгж жагаад нэг тантай холбогдож магадгүй. Гэхдээ эргэж гарч ирээл алга болох болов гэмээр юм. Өстө үзэгдээд л өнгөрч магадгүй юм байна. Цаашдаа зөвхөн уртах замаа л хараад өөртөө л анхаараа эхлээд өөрийнхөө учрыг олъё. Надад хувийн орон зай ганцаараа байх хугацаа хэрэгтэй байна гэж бодож магадгүй. Таны талаар бодож байгаа ч гэсэндээ тань дээр хурц очихоос илүү холдох гээд байна. Танаас холдох тиймхэн санагдсан ч гэсэн өөр утга учиртай зүйл рүү явна гэж магадгүй юм байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай баярлаа. За 3 дахь картыг сонгосон таны бодож буй тэр хүн тантай холбоо барих уугүй гэдгийг харцгаая. За тэр хүний хувьд жах ядаргаатай ч гэж хэлмээр юм уу да нэг тиймэрхүү байдалтай байгаа байж магадгүй. Давтагдаад л байдаг. Бүх юм нэг янзаараа санагдаад залхаж ичж магадгүй. Байх гад байж чадахгүй, болох гээд болж чадахгүй. Ерөөсөө л юунд ч дарагдаад л байгаад байна. Та хоёрын харилцаа үргэлжилж байгаа юм уу гэхээр үгүй. Дууссан юм уу гэхээр бас үгүй байгаа болохоор тэгж ийж болох юм. Таныг л яах гээд байгаа нь мэдгэдэггүй энэ байдлыг тасалж дөнгөн энэ байдлыг өөрчилж чадна гэж бодоод ах шиг байна. Танд их итгэж байгаа болтой. Таны талаар нэлээд л олон юм боддог баах. Гэхдээ таныг бол муугар бодоод явдггүй юм байна. Таныг л болохгүй байна. Би бол ягаачгүй штэ гэдэг бурууга бусдад тогсон тийм муухай зам бол ерөөсө гаргаж явахгүй байгаах. Энэ хүн байгаа газар би ч гэсэн байж чадна штэ.
цаашид хамт байж чадна гэж бодож ич магадгүй. Ер нь цаашид харилцаагаа үргэлжлүүлэх сонирхол нэлээд байх шиг байна. Тэгээд тэр хүн танаас холбоо тасраал биз. Одоо ингээд бүр мөсөнд дуусна уу, байна уу? Надад л ав хамаа алга уу гэд чимээ сургахгүй яваад байгаа хэрэг биш юм байна. Зүгээр л холбоо барьж болох боломжтой үеийг хүлээгээд яваа байж магадгүй. Өнөөдөр яадаг бол гэжсэн аа. За маргааш нөгөөдөр болъё гээл хоошлуулад байна. Таныг орхиод үл тоогоод ч гэдэг юм уу ерөөсөө тгийг байх. Шийдэж ядаад л нэг тэгнэ гэжсэн аа болиол эргэж буцаад салахгүй байна. Хэрвээ боломж гарвал би энэ болгоныг өөрчилж чаднаа. Танд руу холбоо барина гэж бодоод байдаг. Даанч юу ч хийхэд бэлэн биш байдаг. Бас ямар нэг юм хийлээ гэж бодоход бүгдийг нь баллаад байдлыг уламд ордуулчвал яанам бэ гэд цогтаагаад байна. Зарим нь юм болго удаашраал юу ч хиймээргүй ямарчгүй санагддаг үе дээр явж байгаа байж ч магадгүй юм байна. За тэр хүн тантай холбоо барих уу гэвэл тэмч биш, үгүй ч биш. Таварлахад тун төвхтэй юм байна. Тэр хүн дотроо яг нэг тэгин ингэн гэж шийдвэр гаргаагүй, өөрөө эргэлзээд явах гэдэг нь тодорхойгүй болохоор тэр бах л та. Одоо ингээл танаас бүр мөсөө холбоогоо таслаад явна гэж хэлэхгүй. Тэр хүн хизээ шийд гаргана тэр болтол чимээ сургахгүй хിവэрэл байна бах. Тантай холбоо барьлаа гэж бодоход яаж гэдэг асуулт тэр хүний толгойд эргэлдэн хэцүү санагдана. Танаас нэг л зүрхшээгээд тань руу холбоо бариад би юу гэж хэлэх юм? Яах юм гээд байна бах. Та хоёрын дунд нэг л зааг гарчихсан. Дааж давшгүй өндөр хан байгаад байна гэж хараад байгаа учраас нэлээд хугацаа өнгөрсний дараа тантай холбоо барьж магадгүй юм байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баярлалаа.